сайн байцгаана уу? Японд юу ямар байдаг вэ цувралынхаа 3 дугаар хэсгээр 3 дугаар дугаараар Японы Монголынхоор бол Автоплаза Японы Автоплаза орж үзцгээе. За Японы Автоплаза ямар хөө байдаг вэ гэхлээр одоо яг эргээд орж байна. За дээр нь орлоо. Дээр нь оронгод Автоплаза гэж томор бичээстэй байна. Автомат угаагийн газар руу орж ямар ч нэг машина угаачаа. За хэрхэн яаж угаадаг гэдэг талаар жижигхэн харуулъя гэж бодлоо. За ямар хөө байдаг вэ гэхлээр эхлэх товчоод орно гэж. За толио хаагаарай гэж байна. Антена буулгаарай гэж байна. Цонхоо хаагаарай гэж. За бэлнэрүү картаароо. За QR код байгаа юу гэж байна. За нэг яаж угаах талаараа сонгоорой гэж нь зөвхөн усаар юм уу, шампунтай юм уу, эсвэл өнгөлөгчтэй юм уу гэж энэ. За миний хувьд болохоор за нэг сэртэйгээр явах дээ. Биш ээ, 1100. За мөнгө хийгээрэй. Мөнгө хийе. Ой. Ой, энэ мохошнох чаа. Шинээр гарсан син танихгүй шүү дээ. Хуучин син. За одоо 100 yen. 100 yen гээд 1100 болоод. Окей дараад. За энэ нэг хадстан болох юу вэ? Хазрэг нэ зааны. За Монголд ч гэсэн бараг адилхан иймэрхүү автомат угаалгын газрууд байдаг болцсон юм шиг байсан. Ингэсгээ чигээр яваад зогслоо. Толио хаана. Яа тэгээд машина унтраач дөө. За яг иймэрхүү. За ийшээгээ ингээд угааж эхэлж байна. Монголын угаалгын газар дэгчмсгсэн бараг адилхан байх дөө. За эхлээд усаар шүршиж норгож байна. За одоо шампунь гэж байна. Шампунь доод тэр чигтэн шампуньд ажиллаа. Минийх нэг хамарн дээр тэр нэг жижигхэн бондгортой болохоор тэрэнд нь жоохон юу мэдрэгч нь мэдрээд жоохон дээшгээ өргөгдчөөд ихтэй гайг баха. За одоо нэг угаадаг юмараа угааж ин да. Ортлын GoPro угааж байна.
Тэгэнгүүтээ одоо хамрын маань угааж байна. Яг тэрэн дээр ингээд сайн угаадаг байхгүй тэр. Яг илүү нөгөө нэг нэмэлт далбаа малбаатай ч юм уу. Янз бүрийн нэмэлт хэрэгсэлтэй бол тэрийгээ саяныхаа цонхон дээрээ сонгоод яг тэр эсхийг нь угаахгүйгээр үлдээлгчж бас болдог байгаа. Тэр цааталт нь хүчтэй салхиар үлээлгээд ингээд салхиар үлээлгчж байгаа. Яг салхиар үлээлгсэн ч гэсэн бүр тэгэл амар хаттал нь бол үлээж чадахгүй л дээ. Тэр машин тавны яг цааталт нь өөрөөсөө мөнгөө хийгээл минутанд 100 yen ч л үү. 3 минутанд 100 yen гэдэг юм. Тэрнгээрээ тэгэл доторхой тоос масаас оруулаад угаачна. За урагшаа яваарай гэж. За дотгошоо хальт орч үзэхүү дээ. Дотор бас бичлэг хийлэхгүй гэж магадгүй. Гэхдээ яг жоохон бичлэг хийгээд явчихъя. Энэ норм засвар үйлчлэгээ хийх хэсэг нэ. Апгрейд мод байна. За энд болохоор тосны хэсгүүд байна. Кастрол бидний мэддгээр кастрол, мотол өөр юу вэ? Мобил одоо энэ харагдаж байгаа болохоор Zero гэдэг энэ Subaru-гийн яг өөрийнх нь зориултын моторын тас. За нэггээр болохоор өнгөлөгч будаг өөр моторын нэмэлт бүтээгдэхүүнүүд одоо нэг жижигэн сэлзураас нь одоо энэ нэг уруулын бодог шиг юмудаа бодаа гэж. Нэггээр ингээл данхаад торцоо, бэлээ, гинж. Яг аюул тохиолцоог хэрэглэх багажнууд, хөрөмжнүүд. Саяны миний авсан нөгөө тойл байна. Ингээ хар хайрцагнууд байна. Энэгээр хөгжимнүүд байна. Энэгээр болохоор одоо нэг хөгжмийн дууралтанд нөлөөлөх одоо наалтнууд хаалганы хавцанд наадаг, дуу дардаг тийм наалтнууд байна. Бидний монголчуудын сайн мэддэг тэр нэг каразори
Тэгээд Pioneer Kenwood миний юу болохоор спикер болохоор Kenwood-ийн спикер. Одоо энэ дээр болохоор бүх тэр нэг брэндийнхэн спикернүүдийн дууралтуудыг ингээд өөрөө сонсоод тэр дундаас сонгох боломжтой. За энэ болохоор спорт амарч байна. Тэний амарч юм байна. Идэвхтэй чинь. Ингээ Блицийн энэ ч базагч байна. Энэ ган диск байна. Тэний амарч юм байна. Миний машин болохоор энэ тэний амарч юмтай. За айслээд ингээ спорт төрлийн юмуд байна. Subaru-гийн юмнууд байна. Тойл хангэрл өрүүл ингээд спорт яндангууд байна. За энэ талаар энэ турбо гажнууд байна. Ингээд спорт суудлнууд байна. Ингээд шалавчнууд байна. Суудлын бүх хэрэгслэнүүд байна. Хойдлын нэг нуруунд түшдэг юмнууд. За техникийн асуудал гараад жоохон бичлэг маань дундуур тасалдаад алга болчихлоо. Ямар ч хэсэн буцаа гэртээ өрөөд ирлээ. Тэгээ асуух зүйл бас үзэх зүйл юу нь ямар гэдгийг мэдмээр байгаа зүйл байвал бас санал бодлоо хуваалцаарай. Тэгээ чадхаараа үзүүлээд тайлбарлаад явахыг хичээнэ. Баяртай.